Хөтөлбөрийн дараагийн мэдээлэлд оръё. Бүгд найрамд Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпин бүгд найрамд гарчилсан Солонгос улсад 7 жилийн дараагаар альчилж байна. Энэ удаагийн альчлалаар бүгд найрамд гарчилсан Солонгос улсын ерөнхийлөгч Ким Жон Ун нь Оросын холбооны улс хэмээх гол хөзрөөр зэвсэглэгдсэн илүү давуу байр суурьтайгаар хөрш улсынхаа тэргүүнийг угтан авч байна. Тэгэхээр бүгд найрамд гарчилсан Солонгос улс нь бүгд найрамд Хятад улсын хувьд яагаад чухал болоод байна вэ? Өнөөдөр бүгд найрамд Хятад улсын дарга Ши Жинпин Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо хүрэлцэн очиж улс улсын удирдагч Ким Жон Унтай 2 өдрийн дээд хэмжээний уулзалт хийж байна. Энэ Хятадын удирдагчийн хувьд 2019 оноос хойш тус улсад хийжгүй анхны альчлал юм. Альчлалын яг өмнөхөн Хойд Солонгос цэргийн хүч чадлаа гайхуулж 10,000 тонны жинтэй тэнгисийн устгагч хөлөг онгоц барих төлөвлөгөөгөө зарласан. Мөн үүгээр зогсохгүй нэм гарагт цөмийн зэвсэгт гүрэн гэдгээ дэлхийд дахин сануулсан нь хилцээрийн ширээний ард давуу тал болж авах нүүдэл байна. 7 жилийн өмнө буюу Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хилцээр нуруу унсны дараа Пхеньян Бээжингийн эдийн засгийн тусламжаас бараг бүтэн хамааралтай байсан юм. Харин өнөөдөр Ким Жон Ун Москватай цэрэг худалдааны нэгт харилцаа тогтоож Украины дайнд цэргээ илгээснийх хариуд маш хүчтэй ард талтай болсон. Оросоос ирж буй том дэмжлэг нь Пхеньянд Бээжингээс хэд хараат байх эрсдлээс гарах боломж олгож байна. Тиймээс Ши Жинпиний энэ удаагийн альчлал нь дэлхийн 2 дахь том эдийн засагтай гүрний хувьд өөрийн стратегийн хөршөө буцаад Бээжингийн тойрог замд оруулах гэсэн алхам байна. Хятад улс Пхеньяны цөмийн хөтөлбөрийг албан ёсоор эсэргүүцдэгч Хойд Солонгос бүс нутагт шууд дайн дэгдээж тогтворгүй байдал үүсгээгүй л бол Ким Жон Уны тэглэмийг хазаарлах сонирхолгүй гэдгийг судлаачид онцолдог. Нөгөө талд Ким Жон Ун дотоодын эдийн засгаас сэргээх 5 жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд аялал жуулчлал болон дэд бүтцийн салбарт Бээжингээс хөрөнгө оруулалт татах сонирхол өндөр байна. Цар тахлаас өмнө Хойд Солонгост очдог нийт гадаад жуулчдын 90% нь зөвхөн Хятадын иргэд байсан нь эдийн засгийн хамгийн том хөшүүрэг байсаар ирсэн. Энэ завсар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ий Жэ Мyon Бээжинг зуучлагчийн үр гүйцэтгэнэ гэж найдаж байгаа ч Пхеньян Вашингтон болон Сөүлтэй яриа хэлцээ хийх хаалга тас хаасан хэвээр байна. Ямар ч тач Хойд Солонгос их гүрнүүдийн геополитикийн сөрөгдөөнийг ашиглаж өөрийн стратегийн ач холбогдлоо нэмэгдүүлсээр байна.